өгсөн бүгж хаана бүгж зүйлтэй. Ямар бүгж? Юу ямар сүм бүгж. Тэр мөр одоо бүр ах. Нэг өсөн хормын бүгжүүлэг. Би ч юусэн анх ингээл найрж байгаагаар юусэн мэддэгдүүлэг байхгүй. Зүгээр л юм танилууд надаас баг ингээ зөвлөгөө авах гэж байна уу да гэдэг юм ойлголт өгчээ тий. Магадгүй битэр ч гэсэн энэ нэвтрүүлгийг өөртөө бас үзээ сууж идэ. Тэгэхээр зэрэг хулаа good job. Нэр сайн байгаа шүү. Бас өөртөө хандаад бас хэлчихээ. Нэвтрүүлгийг үзээ сууж ш. Тэгээ хоёулаа ч тий. Хажууд нь бол харин өстө хангалттай тэрвэрдэж бол чадахгүй байгаа. Манай хүүчээ ээжийг амар харамлдаг. Намайг хажууд нь юу н унтаалдгоо. Энэ асуултанд бол манай гэр бүлийг төлөөлөөд манай хүн хариуллаа. Тэгсэн чинь манай шууд өгдөөс. Чи миний эхнэр болно. Шууд гэж хэлжсэн байхгүй юу? Анх бол битээр бол зүгээр найзууд байлоо. Юу байлаа? Тэгэл тэгж хэлсэн шин. Тэгсэн чинь зөвлөлээ. Мэдрэмжээ дагсан чинь яг зөвлөлсөн мөлий. Би ч ер нь яг зөв мэдрэмжтэй. Үгүй юм шүү. Зөв. Бацгаанаа шинэ оны минь гэж байгаа энэ 2025 он бол манай гэр бүлийн хувьд бас нэг юм дурсамж дүүрэн амжилт ололт дүүрэн за тэгээд алдсан зүйлс ихтэй тэндээсээ сурсан зүйлс бас баггүй их байсан ийм сайхан бас нэг жил болж өнгөрлөө. За миний хувьд гэх юм бол нөгөө одтой ажлынхаа хажуугаар одтой бүжиглийн шоунд орж үзлээ. Бас өөрийгөө нэг шинэ салбарт шинэ зүйл гоё сорж үзлээ. Тэгээд тэрнээсээ бас гоё зүйлсийг сурж авсан гоё хамт олонтой болсон тийм нэг гоё зүйлсүүд байлаа. Миний үндсэн мэрэгжил болохоор ерөөдөө яг фитнесийн тасалжуулагч чиглэлээс гадна одоо нөгөө яг эрүүл амьдралын цогц тасалжуулагч буюу holistic health coach гэдэг чиглэлээр бүр яг сургуультанд сураад яг нэг сертификат болсон байхгүй. Тэгээд тэгснийхаа дараа бас дахиад дааврын чиглэлээр бас нөгөө гүнзгийрүүлж сураад тэгээ юу шууд нөгөө сургалт гэж бас хийж болохгүй нөгөө бас хэдэн жил туршилт хийн ингээл нөгөө олон юм болж байгаа юм л та. Тэгэл нөгөө олон жилийн ботсон бодол нөгөө мөрөөдөл төлөвлөгөөгөө ингээ хэрэгжүүлсэндээ бол айгүй баяртайгаа хувьтай бол. Яг бол мэрэгжлийн жүжигчид бол биш. Яг мэрэгжлийн хэсэг нөгөө үндсэн ажил маань бол жүжигчид бол биш байгаад байгаа. Манай хүн бол яг нөгөө holistic health coach те ингээд эмэгтэйчүүдийг ингэж дасгалжуулдаг юм тренерийн төрлийн ажил нь бол яг юм коуч ажил нь бол яг үндсэн ажил наа. Миний ажил ч болохоор яг офисын маркетер хүн байгаад байгаа. Тэгээд бас хөтлөгч хийдэг. Тэгэнгүүт хажуугаар нь бас нөгөө нэг өөрсдийнхөө боломжийг ашиглаад гой кинонуудад бас дүр бүтээсэн гой туршлагууд бол байгаа. Тэгээд тэрнээс битээр бас дуртай. Гэхдээ битээрийн хувьд бол нэг юм зорилготой байд. Яг нөгөө өөрсдөө юм таарсан, тохирсон тэгээ бас их гой зохиолтой ч юм те гой хамт олонтой юм кино байх юм бол оролцсон гэдэг юм зорилготой явж байдаг. Тэгээд битээр ингэж ажилласан. Одоо жишээлбэл өнгөрсөн 24 онд жишээлбэл манай хүн чинь хавц тэрэг гэдэг олон ангид киноны гол дүрийг бүтээсэн. Тэрнээс өмнө бол улаан явар гэдэг Монголын бас гоё нэлээд амар далаацтай зураг авалттай акшн киноны гол дүрийг бүтээсэн. Тэгээ тэр үед бол за миний хонгор бол ингээд кино зураг авалттай 100% төвлөрчөө. Би ар гэр хүүхдээ даа гээл ингээл үлдчихсэн байхгүй. Тэнгүүд 25 онд болохоор би ингээд шоунд орохоор болсон. Тэнгүүд миний хонгор чинь за чи одоо шоунд ор би ар гэр хүүхдээ ингээд аргалъя гэдэг ингээд битээр бас нөгөө ар гэрээ ингээд одоо ээлжилж таах те би бинээ ингээд дэмжих талаас нь ингэж яасан. Магадгүй 26-нд одоо миний хонгорын боломж гарч ирэх юм эсвэл минийх ч гарч ирчих мэдэхгүй. Тэгээд тухайн үед бит хоёроос харж байгаа үнэхээр юм бит хоёрын гоё хүссэн дүр хүссэн гоё кино гарч ирэх юм бол ингээд нэг нь хойшоо суугаад нэг нь ингээд шайн нэгээд ингээд гарах ч юм те тийм бол байгаа. Хоошоо суухаж. Тэгээ хойшоо суугаж яа. Арын даан те атлын даан гэж ингэж бит хоёр нөгөө ээлжилж явдаг. Анх бол битээр бол зүгээр найзууд байлоо. Манай хүн чи яасан фэйсбүүкээр би тэрийг бол ерөөсөө мартдаг байхгүй. Ингээл ажиллаа хийгээл нэг ажил хийдэг байсан. Тэгээд байжсэн чи фэйсбүүкээр байна уу гэж ороод ирсэн. Тэгээд би хараад байна уу ч шиг энэ одоо хинбэ гэж одоо тухайд ингээд өнгөрөөгөл тэгэл яг нэг фэйсбүүкээр найзууд болоод тэгэл яалаа тэгэл нэг юм танилуул болоод те яг л тэгэл санаалахар зэрэг айгүй юм зөөлөн аргаар л ингээл найрал яваад исэн шиг байгаа. Би болохоор зэрэг нөгөө тэрэнд найрагч байгаагаа мэдхгүй зүгээр ингээл найзууд гэл ингээл бро антот гэл явдаг байсан. Тэгэл тэгж байгаа л
нэг мэдсэн чинь найрагдсан байсан уу? Нэг мэдгэд л найрагдсан байсан шүү дээ. Би ч ерөөсөн анх ингээл найрж байгаагаа ерөөсөн мэддэгдүүлээг байхгүй. Зүгээр л юм танилуд надаас баг ингээ зөвлөгөө авах гэж байна уу да гэдэг юм ойлголт өгчээ тий. Зүгээр ингээ найз юм шиг байж байгаа л татсчээ гэж байгаа л. Тэгэл бас яг миний би яг чи үнэн гэлэхэд одоо ингээ миний өнгөр чинь чи чинь бас яг нэг юм өөр юм өрмөц бас царайтай шүү дээ тийм ээ ингээл одоо бас октод айгу крашлдаг бас эн чинь Монголын бас нэг сайхан цолоочтой. Би болохоор зэрэг хараад нөгөө юм хэтэрхий юм нөгөө good looking те юм cool юм царайлаг юм залуу ингээ харахаар ингээ жоохон ингээ яагаад гэсэн баггүй юу? Дөлөөдсөн баггүй юу? Яагаад гэвэл нөгөө ийм хүмүүс цаагаараа бас ингээл те ямар ч байх юм бэлээ. Сайхан сэрээний цаа юуч байх юм бэлээ. Тэгээ би нөгөө жоохон ингээл нэг ийм байдлаас харьцаад байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг ийм эсрэгээрээ байсан л та те. Тэгээ би чамаас яг асууж байсан шүү дээ. Одоо хойлоо яг ямар төвшөнд явах гээд байгаа л яах гээд байгаа лээ гэд би зүгээр асууж байсан байхгүй юу би нэг сайн мэдгүй зүгээр ингээ уулзаад байгаа мó эсвэл яг ямар учиртай харилцаанд ер нь орох гээд байна гэсэн чинь манай шууд өгдөөс чи миний эхнэр болно шууд тэгж хэлжсэн байхгүй юу тэгээ би бүр ингээ гайхаад what шууд тэгж хэлж болдгийм бах та чи шууд бүр тэгж хэлсэн штэ найз охинч биш бүр зүгээр одоо хойлоо ингээ үлхээд ингээ явнаа биш зүгээр шууд чи миний эхнэр болно гэж шууд тэгж хэлжсэн. Тэр нь айгуу тэгж бүр ингээд би бүр гайхаад бид жаа хэлсэн сайн юм аа чи хүн найрт бас сайн юу бас итгэхгүй байгаа байхгүй цаана амар юм анхааралтай хандсан тэгсэн чинь тэгэл үгүй юм бэ те тэгэл ихнэр олгоно гэж л хараад явж байгаа. Юусе яг юм мэдрэмж яг төрдөйм билээ л те ерөөсөө урд нь ерөөсөө тийм мэдрэмж авч байгаагүй байж байгаа л яг л тийм мэдрэмж ингээл төрдөйм билээ гэ кинонд дэр бас гардаг шүү дээ ингээл шууд ирээдүйн ингээл нүдэнд ингээд төсөөлөгддөг шүү дээ. Ингээл гой юм ирээдүй ингээд төсөөлөгдөөл их нэртэйг юм аз жаргалтай байж байгаа гой байшинд орж байгаа хүүхдтэй болж байгаа ингээл ингээд нүдэнд төсөөлөгдөж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн байхгүй. Тэгэл тэгж хэлсэн шин. Тэгсэн чинь зөвлөлээ. Мэдрэмжээ дагсан чинь яг зөвлөлсөн мөлий. Би ч ер нь яг зөв мэдрэмжтэй юм шүү. Зөв. Эхлээд тийштэй гэдэг. Битээр бол битээр нэг хосууд болгоны харилцаа одоо ингээл янз л байгаа шүү дээ. Зарим нь ингээл юм тулна. Дардан бүр ингээл нэг гоё үерхэл хөтөлцөөл яваад хамт амьдрал гоё байсан юм бол яг тийм харилцаа бол гэж хизээж байхгүй. Маш их хөдөлмөр орно. Битээрийн хувьд бол дээшээ доошоо те хэрэлдэж уралдах бол энэхүн ч дээ хэсэг хугацаанд одоо ингээл салаал эргэл нийсэн түүхч би тэгэл би бас итгэл алдраал ингээл яасан үуч би битэрийн үед гэвэл ер нь бол маш их олон саад бэрхшээлийг туулаад тэгэл явсан байгаа хгүй одоо ингээ харангууд гэхдээ эцээс бол тэгэл хоёлаа одоо хүртэл ингээл хөтөлцөөл урд байгаа том саадыг ингээл даваал тэгээ тэр болгоны ард гарах тусам ингээд харилцаа ингээ улам ингээд одоо бат бэх болоод би бинийгаа улам ингээ баг харцаараа ойлголцдог хэмжээний ингэж болд юм байна. Тэгээ бүгдээрээ л анх удаага авчиж байгаа. Анх удаага л одоо би нэг хүнтэй ингээл 10 гаруй жил амьдраад үзэж байгаа болохоор бас адилхан ингээл хөдөлмөрлөөл ингээл явж байгаа л та. Гэтэ одоо миний нүдээр харж байхдаа одоо цаашаагаа л хойлоо дагуу бах тий. Цаашаагаа одоо бах тий. Өнгөрсөн цаг хугацаа бодонгууд тэр давсан саад бэрхшээлүүдээ бодонгууд цаашаагаа айг баг. Ерөөсөө юм бэл хосууд ингээд цуг байж байгаа тэр хугацаанд гарч ирж байгаа хамгийн ихний сорилт бол яг цуг аялаж эхлэх юм бэл. Би бол тэгж тэгнэ. Хамгийн ихний жижиг сорилт бол цуг аялаж эхлэх. Битэр ч нөгөө амар их аялах дуртай байсан. Тэгэл 100 болгон заавал нэг гоё газар аялдаг. Тэнгүүд нөгөө хамт амьдэрч үзээгүй мөртлөө хамт аялаад үзэнгүүд би биний хадлаар амар сайн мэддэг. Тэгэл тэн дээр чи ингээд жинхэнэ сорилт хэрүүл уруулна би мэддэггүй зүйлсийг мэдэж аавн те дутагдaltaй талуудыг олж чарна. Тэгээд хоёр дахь сорилт бол хамт амьдарч эхлэх юм бэл. Хоёр өөр орчинд өсч төрсөн хоёр хүн нийлээд хамт амьдрахаараа жинхэнэ ингээд нөгөө хэрүүл уруул те зөрчилдөх зүйлсүүд гарч ирнэ. Чи энийг хэлчих та. Би хүү усыг бэлдээд ахив. Би шатаач би хоолой би усыг бэлдэнэ. Тэн дээр тэрийгэ даваад гарчвал дараагийн шат. Тэгээд хамгийн том шат бол хүүхэд гэдэг зүйл юм байна. Тэгээ хүүхэд бол хамгийн том шалгуур. За тэгэнгүүт тэрийг даваад гарсан багт бол цаатлын одоо яг хамгийн final одоо Mortal Kombat-аар бол дээр байдаг Shao Kahn тий final boss бол яг 10 жилийн мөчлөг
гэмбэлээ. Тэгээд тэн дээр амар нөгөө яг уналт болдог. Тэгээд тэрийг яаж давах уу гэдэг дээр нэгэн онгор яг ийм нэг шийдэл гаргаж ирсэн. Тэр нь болохоор нэг сэтгэл зүйчийн зөвлөгөө байсан билүү те. Нөгөө нэг хосууд ингээ хоорондоо ярилцаад бие биенээсээ хүсдэг топ 5 зүйлээ гаргаж ирдэг те. Тэгээ одоо манай сургууль дээр жишээлбэл нөгөө одоо заадаг байхгүй одоо нөгөө тэр мэрэгжлийн чиглэлээр одоо гэр бүлийн харилцаа их хүний одоо эрүүл амьдралын хэм маягт салшгүй холбоотой зүйл. Үүний ерөөсөө сэтгэл зүйн эрүүл мэндийн хамгийн чухал одоо дөрвийн нэг бааш одоо анхдагч хоол гэж ер нь нэрлэдэг байхгүй. Тэр нь болохоор зүгээр тавган дээр байгаа хоол гэхээс илүү гэр бүлийн харилцаа, дасгал хөдөлгөөн ингээл явцдаг. Тэгэнгүүт гэр бүлийн харилцаа сүүлрэг одоо битэрийн хувьд битэрийн одоо тэр нэг сэтгэл санааны эрүүл мэнд өдөр тутамдаа нэг юм 50 амгалан байхад бүр амар чухал байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нэг гаргалаа гаргасан одоо би хойлоо нэг цаас өгөөд би биенийхээ одоо ингээд топ 5 хүсдэг юм аа ингээд бичиж байгаа байхгүй ингээд нэгт хоёрт гуравт гэд тэгээд дараа нь солилцоод ерөөхдөө би биенээсээ хүсдэг топ 5 зүйл те. Тий. Тэгэнгүүт ерөөхдөө яг нэг эхний 2 3 дээр нь анхаарал за энэ хүн чинь энэ хүнд би яг эхний тэр топ 3 хүсэж байгаа юм өгөөд энэ хүн миний хүсэж байгаа 3 топыг өгөөд ингээд харилцаа өгөө аваатай ингээд явах юм бол ер нь айгу их зүгээр юм байна гэдэг шийдэл зүгээр тийм дасгал авахгүй юу. Одоо ер нь хийх болцсон юм байна шүү дээ. Хойлоо чинь тэр аюул дүнтэй юм билээ. Амар үр дүнтэй юм билээ. Тэгэл би ингээд эхнэрээсээ яг хамгийн чухалчилж хүсдэг юм нь юу юм гээл те. Эхнээс нь жагсаагаал хүн болгоных өөр их боломжтой юм билээ те. Миний онгорх чинь бас хөгжилтэй тэр топ 5 дотор нь гэрээ ажил туслах гэж байсан шүү дээ. Тэр чинь нэгт байсан бүр. Баг нэгт байлээ те. Тийм шүү дээ. Тэгээд эмэгтэйчүүд одоо зарим нь гоё одоо нөө цэцэг мэцэг авах байнгын гой цэцэг бэлэг ингээл те юм ахуулах дуртай байна. Чин тухайн эмэгтэй үний л юу гэж байгаа нь тэр нөхгүй. Миний хувьд гэвэл ингээл орж ирэхэд гэрмэн ингээд нэг гой цэвэрхэн те чамаа ингээд шалаа угаагаал надад туслаад байжхыг хараад миний хайр хүрчдэг байхгүй. Тэгэл би дараа нь ямар хоол хийж идэх юм ингээл би шууд тэгдэг штэ. Чиний хувьд хоол нэг байсан штэ. Миний хувьд хоол номер 1 байхгүй. Миний хувьд гэр орны ажил таслах нэг байхгүй. Тэгэл энийг битээ ингээд харилцан адил. Чи миний өгч хүсэж байгаа ямиг өгөхгүй бол би ч гэсэн өгөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэл заримдаа ууруулаад хоолороо л тэгэл. Хоолоор боогоол. Эмэгтэйчүүд чинь нөгөө асуудлыг дотроо тэгээд ингээд бодоо яваад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг хоёулын тийм асуудлууд юу өмнө айгуух гарсан юм билээ. Тэгээ нөгөө хүүхд мөхт эхлээл нөгөө хүүхд гараал нөгөө хоёулаа чинь хамаг анхаарал нөгөө бэбид анхаарчсан болохоор нөгөө тэрийг мэдгүйс тэгсэн чинь хүүхд том болоод нэг арай нэг гайгүй тайвшрал гэсэн чинь би зүгээр нэг удаа зөв мах ирчиж зогсож явахдаа л гинт ингээд сонир бодд юм байлээ. Ингээд мах хоолыгээ зогсож явахад манай хүн тэнд урд ингээд зургт үзэж сууж байгаа шүү дээ. Тэгээд аюу сонин тийм нэг юм тухайн үед шийдэгдээгүй асуудлууд гинт нөмөрч орж ирж байгаа байхгүй. Яагаад вэ гэсэн чинь чи болохоор зэрэг намайг нөгөө нэг өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээ бити ингээд гаргаж ирээдэ гэж чи болохоор тэрэн дээр аюу ингэж уурладаг байсан байхгүй. А миний хувьд бол тэрийг нөгөө шийдэгдээгүй зүгээр ард нь ингээд үлдээсэн асуудлыг эмэгтэй хүн яалчгүй тэр нөгөө ингээд байлгаад идэм байлээ. Тэгэл мах ирчж байхдаа хүртэл чамааг хараад гинт уур хүрээл те. Тийм юм айгуух байдагсан байхгүй. Тэгээд нөгөө тухайн үедээ шийдээд гол нь нэг шийдсэн асуудлыг сөхөж гаргаж өгч болохгүй. Энэ дээр бүр яг битээр яг аман байдлаа бүр яг ингэж гэрээ маркер те. Тэгэхгүй болохоор эмэгтэй хүн баймаар нөгөө хэрүүл олгондоо чи ингэдэг байсан би тэгдэг байсан мэт гэж нэг өнгөрсөн юмас өгдөг. А битээрийн хувьд гэвэл тухайн асуудлыг шийдчихэд за энийг дараагийн хэрүүл дээр гаргаж ирэхгүй. Тэгээд аль аль нь ухамсартайгаар нөө гэд. А хэрвээ би нэг асуудал гаргаж ирэх юм бол тэр асуудал магадгүй тухайн шийдэгдээгүй л асуудал гэсэн үг. Чи бол айгүй тэмцүүлэн тэгээ хүүгийнхаа хажууд нөгөө ээж одоо нөгөө хүүтэй үлгэр дуурайлал үзүүлэх тал дээр бол би энэ дээр бол санааг бол үнэхээр ингээд галга ташаад баярлаа гэж хэлмээр санагддаг хангара. А яагаад гэвэл нөгөө аав хүн одоо өөрийнхөө тэр ээжт нь хүүхдийнхаа ээжэд нэртэй яаж хандж гин тэрийг хүүн бас яг хараад даган дуурайж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо яг хүүхдийнхаа хажууд өмсмөр бол яг өмсөөд за ээж одоо хажууд нь надад ингээд халаад малаад хүртэл ингээд өмсүүлж өгөнгөт дараа нь маргааш нь одоо миний хүү ээжээ маяг халаад надад өмсч өгч байгаа байхгүй. Тэгэл би тэрэн дээр хөөх гэл яг бодож байсан. Нэр тийм биш дээ. Амар дөөрөөд юм шиг. Яг чамаа хэлсэн чинь бас бодогдчихлоо. Одоо битэр хэрэлдэнгүүтээ би бинээсээ араа заавал уучлах байдаг байхгүй. Заавалч биш зүгээр тэгдэг болцсон байлээ. Тэгсэн чинь манай хүү буруу хэрэг хийх юм бол уучлах байдаг болцсон байлээ тий. Тэгээ дээрээс нь би нөгөө ажил руугаа явахдаа дандаа ингээд ихнэрээ өмсчээд явдаг байхгүй.
Тэгсэн чи одоо манай хүү ингээд юм л бол цэцэрлэгүүрөө орохдоо эсвэл ингээд эмээгэндээ үлдэхтэй ээж өмсөө аава өмсөө гэд бас салтаа ингээд өмсчээж салдаг болцсон ч юм те. Тэг хажууд нь бол харин өстой хангалттай тэрвэрдэж бол чадахгүй байгаа. Манай хүү чи ээжийг амар харамлдаг. Намайг хажууд нь юу н унтаалдггүй. Битэр чинь юу? Битэр ийм шиг ба. Би бол жоохон романтик байхыг бас их боддог юм шиг байгаа. Тэгээд сюрприз бас их барина. Тэгээд манай хүн бол бас их романтик байхыг бас хичээдэг юм шиг байна. Сюрприз барих гэж бас их хичээнэ. Тэгээд сюрприз барих болгоно жоохон фейлчгээд бүтлгүүд чинь. Тэгээ үнэнгээл хэлээ штэ аа. Угаасаа би чаддгүй маа. Сюрприз дээр бол бас хэцүү. Тэрэн дээр одоо чи бол илүү миний орчин бас айгуу тийм романтик штэ бас. Романтик гэд би болохоор ингээд нэг чаддгүй маа цаанаасаа нэг тийм нэг ингээд нэг масkulin энергит болохоор тэгдэг юм уу? Зарим хүмүүс чинь гэж ээрээд штэ. Би яг нэг гэхээр Чингээ цаанаасаа ингээд бүр өглөөргөний юм ахгүй. Тэгээд яг сюрприз барих гэж хичээгээр дандаа фейлчдэг. Эхний удаа таашиг хасагдахад бол нэлээд тийм шоконд орж исэн. Яагаад тэгэхээр нөгөө нэг дөнгөж ганц бүжиг сурж үзээл тэгэл хасагдчихаар жоохон юм нөгөө харамсалтай санагддаг юм. Яагаад тэгэхээр цаана ингээд олон нөгөө нэг бүжгүүд байгаа. Бүжиглийг хүсчихсэн бүжгүүд аяг хөвцөндөө их байсан. Тэгээд нөгөө нэг би ч нөгөө нэг бодибилдинг фитнес хэрэгжилдэг болохоор би амар хатуу. Тэгээ бүжгэн дээр бол илүү уян налрахай зөөлөн байх хэрэгтэй гэдэг ч юм те. Яг тэр мэрийг ингээ хангалттай эзэмшиж ингээд хатуу төмрөөс уян налрахай бүжгрөө ингээ уусч амжааг байтал хасагдчихаар ингээд харамсалтай нөгөө өөрийгөө нэгсэндээ ингээ нөгөө хангалттай хугацаа байхгүй байхад хангалттай өөрийгөө харуулж чаддаг болохоор амар харамсмаар санагддаг юм бэл. Гоё. Гоёса. Гоё тэгээд нөгөө тал дээр бас хүн чинь бас яад юм бэлээ. Нөхрөө бас ингээд нэг юм жоохон юм харамлах тийм сэтгэл бас төрдийн бэлээ шүү жоохон. Тэ? Би бол худлаа ярихгүй. Гоё айгүй гоё те ингээл вау ингээ өөр нүдээр хараад бас гоё санагдчихж байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө талаар бас нөгөө нөхрийгөө жоохон харамлах ч юм уу те. Тийм сэтгэл бас төржсэн тэр бол баг ардд сууж байгаа эхнэрүүд болон баг тийм мэдрэмжтэй байсан байх гэж би бодож байна. Өдөр чи аргагүй арахгүй хэвээр. Нэрэл бүжигч уусаа тэгээ бүжигч хүмүүсийн хувьд бол тэр нь ингээд асуудалгүй байгаа байхгүй. Би биндээ хамаагүй хурж наалдах ингээд ойрхон байх. Бидний хувьд чинь би ингээд бүжиглж байгаа надад хүртэл ихэндээ ингээд амар хэцүү байсан ш. Тэгэл одоо ер нь нөгөө манай фантастик одоо битээр анхны бэлтгэл дээр ингээд ярьжсэн байхгүй. Ингээд хамаагүй ингээд хурж мөрч ямар юм бэ те ингээд ёо юм аа гээл бүжигчд болохоор шууд ирээл ингээд барьж авах ингээл ахаа илүү ингэлдээ оо гээл нөгөө халиунаа битээр нөгөө моциклтэй үзүүлбэр байдаг байхгүй. Тэн дээр би ч ингээд бараг тэр чинь нэлээд явцсан үе штэ. Тэн дээр ингээд битээр яг эхлэхийнхөө ингээд нүд нэтрүүгээ харж сууж байгаа хэлдэг байхгүй. Тэн дээр чинь л ингээд би ичээд байгаа юм шиг. Тэр бас л амар тийм интимэт байгаа байхгүй юу ингээ тий. Бас би бас хараалаа л гэж бас ингээд чамд ямар байгаа бол би бол тэгэл хүлэн зөвшөөрөл гой үзэл байж байгаа шүү. Тэгтээ ингээд нөгөө амар ойрхон цуцсан байсан тий баг ингээл ингээл ирсэн. Юу гэсэн. Тэгэл тэр үзүүлбэр дээр чи ингээ битээр ерөөсө бэлтгэлийн туш бие бинээсээ хичээл бишүүрхэл ерөөсө болж өгөхгүй байж байгаа л яг зураг авалт болох яг тэр лайв болохын өмнөх өдөр чи халиунаа яг надад хэлээл. Зах одоо л хоёлоо энэ айдас ичингүүрэл бүх юмаа л ардаа үлдээхгүй бол болохгүй шүү. Та намайг болохгүй бол хулна гэж байна гэж төсөөлөл гар. Тэгж хэлвэл тэгэл гараад бүжгэлсэн шүү. Яа. Аваарал оо миний аав ямар гоё юм гэдэг юм хэлдэг гэсэн. Тэгсэн чинь уйлаад байсан шүү дээ. Тэгсэн ч байсан тий. Ээж мэж би тэг бөөндөө үзэл хоёр дахь хасагчаа what гэж чи бас зарим болж хасах ясгүй яа хасагдчихваа гэж бүдчих бас шоконд ороод гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүчээ яг үзнэ аа хасагдчихлаа гэд нэг үйлжсэн. Сэнгүүн эрхжил сургууль орно шүү. Тэгэхээр ингээд нөгөө ингээд би үеийнхаа одоо ихчнэр тэг ингээд хүмүүсээс ангууд хүүхд нэгдүгээр ингээд орох юм бол амьдралын маяг оронгоороо өөрчлөгдөн шүү. Би бараг ажиллахгүй бараг 1 жил бараг хүүтэйгээ бараг зуралдах ажил гарах юм байна. Тэ ингээл нэг тийм сэтгэл санааны тийм амар өөрчлөлтүүд байгаа. Манай ч одоо нэгдүгээр ингээд сургууль орж тэгэхээр энэ ч угаасаа гэр бүлийн хувьд амар том өөрчлөлт. Хамгийн ач холбогдол өгж байгаа зүйл нь нөгөө хүүгээ сургууль руу шилжүүлж байгаа тэрний процесс дээр л нэлээд хоёр талаас ач холбогдол. Тэгээ одоо төлөвлөж байгаа өстэй хоёлаач одоо бас. Тэгээ ер нь зөв гурав хамгийн том ажил шүү дээ. Харин тий. Ахаа.
Нэмхүү яг уу. Одоо энэ ч амар чухал байгаа байхгүй тий. Ээч одоо надаас шалтгаална шүү дээ. Би өөрөө бэлэн биш байвал хэцүү тий. Тэнгүүд одоо яг сэтгэл санаагаа яг бэлдээл биеийнхээ эрүүл байдалд анхаарал яг сэнгүүнийг яаж нөгөө нэг хойлоо маш их төлөвлөж ясаж би ч яг имчилгээгээл төлөвлөж ингэж тэгс яг тэрэн шиг л яг анхны хүүхд хийж байгаа юм шиг л яг нэг эрүүл нэг аштайхан тийч энэ бол амар том ажил ахгүй эмэгтэй хүний хувьд энэ бол үнэхэрийн бүр том ажил юун тэр санхүү карьер эрүүл хүүхд тээж төрүүлэн гэдэг бол ялангуяа Монголын нөхцөл шүү. Монголын нөхцөлд бол хэцүү байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрүүл орчинд тийм төрүүлэн. Тэгэхээр миний хувьд бол энэ бол амар том чухал асуудал байгаа. Тэгээ бас төлөвлөж байгаа, бэлдэж байгаа энийг бодоо. Нэг орчин нэг амар хариуцлагатайгаар бүр нөгөө хоёулаа амар тийм төлөвлөх туртай тийм зарчимтай хүмүүс. Тэгээд миний орчин хүүхдтэй болохын тулд амар төлөвлөдөг байхгүй. Ингээл бие амар их юм. За тэдэн сард ингэж төрүүлэн гэж зүгээр тиймийн тулд би бие ингэж бэлтэх хэвээр ийм сахилгын баттай байх хэвээр ингэжээж би эрүүл хүүхд гаргана энтергэлтэй тэр мэрэг амар төлөвлөн тэгэл тэн дээр явсан юм учраас мундаг шүү. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчтэй шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд шинэ оноо сайхан ухтаараа тэгээд New Year New Me те 2026 онд урдаа тавьсан зорилгоудаа сайхан биелүүлээрэ гэж одоо хүсэж байна. За тэгээ тэрнээс гадна хүүдээ ээжтэй гэр бүлийнхаа одоо хайртай хүмүүстэй бас адилхан шинэ жилийн мэнд хүргье. 26 онд одоо тун удахгүй гарах чинь тэгээд хүсэж байгаа хүсэл болгоноо биелэх болтугай зорж байгаа зорилготой хүрэхин төлөө бас хичээгээрэй. Тэгээд өнгөрч байгаа 25 онд бүгдээрээ маш хичээсэн шүү, мундаг байсан шүү. Тэгээд хүн болгоо өөр гэсэн тодорхой хэмжээний амжилтуудыг хувь хувьдаа хийсэн баг. Тэгээд энийгээ гоё тэмдэглээд өөрөөр гоё гаргаад өөрийгөө гоё хайрлаарай. Тэгээ 26 онд нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Бас аз жаргал эрүүл энхийг хүсье. Манай гэр бүлийн зүгээс эрүүл энх байгаарай гэж хүсэж байна.